мэдээж тойргийн асуудал яригдана. Жишээ нь Улаанбаатар хот, нийслэл хот нэг тойрог. За зарим аймагуд бол нийлээд нэг бүс. Ингэж байж манайх шиг цөөн хүн амттай, улс төрчлөлт ихтэй, туйлшралтай. Тэгээд асуудлаа шийддэггүй. Бодлого ярьж явах ёстой, түүнийг хэрэгжүүлж хянаж явах ёстой. Их хурлын гишүүд нь өвсдөжээл гэрэл чийдэн яриад явж идэг. Нийслэл аймаг дүүргийн төлөөлөгчд нь тэр ахуйн асуудлуудаа ярьдаг. Бодлогоо ярьдаг, их хурл нь бодлогоо ярьдаг. Аж ахуйгаа ярьдаг, хотын дарга нь хотын аж ахуйн ажлаа ярьдаг. Энэ ялгаа салгаа гаргаж өгөхгүй бол бид альнийхэн ч учрыг олохгүй явсаар байтал иргэдэн дунд төрөлдөөд төрөө үнэлэхээ болоо төр нь үнэгүй болж, үн цэнэгүй болж. Төр гэж байгаа цагт төрч ёс гэж байх ёстой. Өнөөдөр хэн байгаас үл шалтгаалаад хизээ хэн сонгогдож энэ одоо томоохон улс орны эрх ашигыг өргөн цар хүрээтэй шийдвэрлэх тийм боломжийг бүрдүүлэх вэ гэдэг асуудлыг бид энэ сонгуулийн хуулиар тодорхой болгож өгж байж дараагийн асуудал тодорхой болно. Одоо бид нар эзэн бийгүү тойрог, эзэн бийгүү жагсаалт яриад. Хязгаарлагдмал явцсан хүрээнд. Өөрөөр хэлбэл энд байгаа их хурлын гэдэг юм уу тэнд байгаа хэдэн намын нөхдүүдийг хэрхэн яаж оруулж ирэх вэ гэдэг тухайн асуудал яригддаг. Гэтэл цаана байгаа нөгөө жинхэнэ мэрэгчлэтнүүд яаж орж ирэх вэ гэдэг асуудлаа энэ дээр ярихгүй бол болохгүй шүү гэдгийг хэлье гэж.